За сайн байцгаана уу. За өнөөдөр болохоор Японоор да ичний шоу гэж хэлдэг. Өөрийгөө илэрхийлдэг үгнүүд. За энэний ялгааны талаар ахна. За эхний юуны өмнө айгуу чухал зүйл юу вэ гэхээр хүүхдүүд Минано Нихонго зэрэг ийм дүрм суурьтай номноос Японийг үзчихээр ихэнх хүүхэлбэр нь Ваташива гэж үгээр эхлээд ямар нэгэн дис масаар дуусаад байдаг байхгүй. Тэгэхээр яг амьдрал дээр болохоор ингэж бол одоо бүх хүүхэлбэр бол би гэдэг үгээр эхлээд нэг тэгдэг юм гэж бол дуусахгүй шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан байхгүй юу. Тэгэхээр тэр дөрмийн номон дээр гарч байгаа шиг их өдөртөн би гэж бол хэрэгэлдэг. Гэхдээ мэдээж хэрэглэх газараа хэрэглээд явдаг байгаа. За тэгээ энэ дээр нэг хит хитэн үг. За баг 10 хит бай тэнэс ч их байж магадгүй өөрийгөө илэрхийлдэг үгнүүд. Ваташи гэж нэг үг байна тий. Ваташи, оре, боку, аташи, учи, жибун гэд. За иймэрхүү үгнүүд байгаа. За энэ ваташи гэдэг нь болохоор ерөнхийдөө эрэгтэй ч хүн хэрэглэн, эмэгтэй ч хүн хэрэглэн. Тэгээд баг хамгийн өргөн хэрэглэгддэг би гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энийг бол хаанч хэрэглэсэн гэсэн хүндлэх шаардлагатай хүн дээр хэрэглэсэн ч гэсэн асуудалгүй. За орой гэдэг үгийг бол эрэгтэй хүн хэрэглэдэг байгаа. Эрэгтэй хүн дотн найзтай юм уу, за найз охиндоо ч юм уу те их дотн хүндээ ерөнхийдөө хэрэглэж болдог байгаа. За монголоор бол яг дүүцэх үг бол байхгүй гэж бодож байна. Гэхдээ яг нэг манчин гэж байгаатай ер нь төстэй үг байхгүй юу. Тэгэхээр энийг бол компанийн дарга дээр ч юм уу те. За багштай бол хэлж болохгүй гэсэн үг. За дараагийнх нь боку гэж үг ерөнхийдөө эрэгтэй хүн хэрэглэнэ. За тэгээд боку гэдэг үгийг сонсохоор жоохон хөвгчийг сонсогдоод байдаг байхгүй. За нэг 10 жилийн хөвгчийг юм шиг те. За нэг дунд сургууль, бага сургуулийн хөвгчийг юм шиг. Гэхдээ нэг 30-40 нас гараа дахиад энэ боку гэдэг хүмүүсийг үгийг хэрэглэдэг хүмүүс бас нэлээд байдаг. Тэгэхээр заавалчгүй бас жоохон хөвгчийг сонсогдно гэсэн үг биш. Гэтэ нэг жоохон тийм сэтгэл төрүүлдэг гэсэн. Бас энийг эрэгтэй хүн хэрэглэдэг үг байна. За аташи гэдэг маань эмэгтэй хүмүүс хэрэглэдэг. За би гэсэн. За учи гэж бас эмэгтэй залуу эмэгтэйчүүд бас хэлэх тохиолдол байдаг. За жибун гэдэг бол эрэгтэй ч хүн хэрэглэн, эмэгтэй ч хүн хэрэглэн. Ерөнхийдөө жоохон өөрөө гэсэн утга нь илүү байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ жибун гэдэг үг бас ваташигийн орондоос хэрэгжилж болохоор аюулгүй үг байгаа. Окей. За тэгээд ваши гэдэг хөгшин эрэгтэй хүмүүсийн хэрэгэлдэг үг байна. За гэх мэтчлэн ийм өөрийгөө илэрхийлсэн үг бол маш олон төрөл байдаг байгаа. Гэхдээ яг монгол хэл шиг хэрэглэх газар хэрэглэхгүй газараа хэрэгэлдэг байхгүй. Тэгэхээр яг нөгөө дөрмийн номон дээр гарч ирж ашиг нөгөө дорж алим аав гэдэг шиг амар олон ингэж ваташи гэж хэрэглэх бол дэмий байдаг байгаа. Окей. За өнөөдрийн үед энэгээр дуусч байна. За дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.